Мацгаанууд бүхэнд энэ хүргэе. За би оноос өмнө хизээч ороодохгүй мөрөөдөл биелүүлэх шидэг түлхүүр номоо дуусгах зорилготойгоор уншаад одоо 8 дугаар бүлэг дээр нь явж байгаа. Тэгээд нөгөө нэг номоо уншиж дуусгах гал юусэн энэ лүгөө улаарцсан зав гарангуутал номоо унших гал бүр ингэж байгаа байхгүй. Тэгжээснэ бас нөгөө бичлэг болгож хүмүүс баг зэрэг мэдээлэл өгмөр санагдаа. Тэгээд үүнээс л 8 дугаар бүлгийн эрүүл мэндийн алтан 9 дүрм гэж байдаг юм байна. Тэр 9 дүрмээс 8 дахь дүрм буюу хязгаарлахын дүрмийг ярьж үе гэж бодлоо. За хязгаарлахын дүрмэд юу багтсан байгаа вэ гэхээ эмийн зохистой хэрэглээ гэдэг талаар оруулсан байгаа байхгүй. Эмийн зохиолч бүр ингээд яг намайг ингээд мэдээд байгаа юм шиг тийм амар гоё мэдрэмж өгч байгаа. За тэгээд энийг уншаад миний хүмүүстэй нөгөө нэг хүмүүст зөвлөх эмийн одоо тун хүмүүстэй одоо янз бүрийн зөвлөгөө өгөх одоо миний мэдлэг бас нэгийг нэмэгдсэн маш тийм авууштай хэрэг байгаа. За хязгаарлахын дүрм. За эм витамин нэмэлт бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд хамгаалагч байхаасаа илүү буруу хэрэглээний улмаас хор болон хувирах аюултай. Эм уух гэдэг нь зүгээр нэг өвчин намдах үйлдэл биш. Энэ бол шинжлэх ухаанд тулгуурсан ухамсартай маш нарийн хариуцлага шаардсан сонголт юм аа. Хэрв аюулын хаалгыг таамгаар одоо энийг хэрэглээд байвал таны бие аачмаар хордлогод өвтнө. За энэ нөгөө таамгаар ингээл тэр юм сайн гэсэн энэ юм сайн гэсэн гэл аваад уугаалах юм бол та үхлийн хаалгаа өөрөө ингээд татчихин гэсэн үг гэж байгаа байхгүй. Тэгээ энийг бүр ингээд уншаад үгүй амар хэлж ийна л гэж бодсон. Гэтэ энэ амар сонсогч байгаа хэрнээ үнэн байгаа байхгүй юу. За эйтх нь эмийг таамгаар уух нь харанхуй татахтай адил. Хоёр хүн яг нэг эмийг уугаад 7 хоногийн үр дүнд нэг эмийг уугаад үр дүн нь яасан бэ гэсэн чинь үр дүн нь шал хоёр өөр юм гарч ирсэн. Тэгээ учир нь энэ яаж ийнэ вэ гэсэн чинь эмийн шингэж байгаа процесс, задарч байгаа задрал, гадагшлалт, бие махбодын одоо төвлөрөлт, нас, биеийн чин, удамшил, өвчний түүх, идэж буй хоол унд, орчин, хэрэглэж буй эмнээс хамаарат эрс ялгаатай байдаг. За тэгсэн чинь Америк нэгдсэн улсад хийгдсэн судалгаа байгаа даахгүй энэ 1.3 жил бүр гэж байгаа. Жил бүр 1.3 сая хүн зөвхөн эмийн буруу хэрэглэнээс болж эмнэлэгт хүргэгддэг гэдэг нь санамсаргүй тохиолдол бол биш. Одоо санамсаргүйгээр эм авч уугаад 1.3 сая хүн ингэж эмнэлэгт хүргэгдээд бас ингэж эмнэлгийн тусламж авч байгаа нь бол биш. Энэ нь санаатаагаар таамгаар одоо би жишээ нь ханиад хүрлээ гэхэд тэр юм гайгүй байсан. Манай дүүтэй гэж үйлчилсэн. Манай хамаатны хүн уусан чи тийм байсан. Манай найз уусан чи тийм байсан. Тэгээд тэрийг аваад очиход би зүгээр болсон. Болчин гэсэн үүднээс ингээд авч уугаад ерөнхийдөө өөрийгөө эмчлэх гэж үзэж агаад өөрийгөө хордуулж гэсэн үг байгаа байхгүй. За тэгээд энэ таамгаар уух алхам нь таны илэг, бөөрийн ачааллыг заримдаа бүр одоо ингэж буцаж идэвхшгүй тийм өвчнөд хүрэхэд хүртэл хүрдэг. Тэгэхээр санах ёстой ганц үнэн нь юу байдаг вэ гэж байгаа юм. Тэр нь эм бол зөвхөн эмчийн заавраар уусан тохиолдолд одоо ангаагч болно, аврагч болно. Харин та өөрийн дураар дур мэдээд уух юм бол таны дайсан болох юм биш шүү. За хоёрдугаарт нь витамин болох юм бол витамин ба нэмэлт бүтээгдэхүүн илүүдэл ашиг биш аюул. За витамин ба нэмэлт бүтээгдэхүүн илүүдэл нь юу болдог вэ гэсэн чинь бидний олонх нь витамин болохооргүй илүү хэрэглүүл илүү сайн гэж эндүрдэг. Гэтэл үнэндээ энэ эсрэгээр байдаг юм. Тэгсэн чинь тосон дуустдаг А, Д, Е витаминуудыг тунгийн хэтрүүлэх юм бол биед хуримтлагдаж хордлого үүсгэдэг гинэ. За хоёрдугаарт нь селен, төмөр, цайрын илүүдэл дархлааг сулруулж хоол босруулах эрхтнийг гэмтээдэг.
Тэгэл нөгөө дархлаагаа дэмжиж ин гэдэг нь чи төмөр угаал цусаа төлжүүлж ингээ төмөр угаал сэлэн угаал цайр угаал гэдэг чинь. Ингээл дархлаагаа дэмжих хэрээр маш нөгөө тунгийн хэтрүүлэлт явж байгаа юм бол хоол босуулах хэрэгтэй ерөнхийдөө хотуудыг гэмтээ эдэлчихдэг. За, Америкийн нэгдсэн улсад бүртгэгдсэн нэмэлт бүтээгдэхүүнтэй холбоотой хордлогын 23% нь зохисгүй хэрэглэнээс болсон байдаг. За, эрүүл мэндэд дэмжих нэрийн дор ууж буй зүйлс чинь таныг чимээгүй хордуулж байж мэднэ гэж. Америкийн нэгдсэн улсад ингээ 23% нь зохисгүй хэрэглээ, эмийн зохисгүй хэрэглээс болдог гэхээр манай Монголд бол хэдэн байгаа бол тиймийг бас бодож үзэх хэрэгтэй байна. За, Сидн эмийн харилцан үйлчлэл нуугдсан тесрэх бөмбөг. Энэ бол нэмэлт бүтээгдэхүүнийг бүтээгдэхүүн зэрэг хэрэглэхэд тэд бие биедээ нөлөөлж таны төсөөлөөгүй эрсдлийг бий болгодог. Одоо эмчнэр ингээд нэг жоб бичиж өглөө штэ. Тэгэл антибиотик эмчлэг бичиж өгч чад хажуугаар нь антибиотик ууж байгаа юм чи дархлаагаа жоохон нэмэх юм уу? Дархлаа амин муудах байх гэд хажууд нь дархлаа дэмжих одоо жишээ нь төмөр селений авч уугаал тэгээд мультивитаминууд авч уугаад эхлэх нь эсвэргээрээ бас дархлаа дэмжих биш. Энэ нь бид муу нөлөө үзүүлдэг байна. За энэ яадаг вэ гэсэн чинь цус шингэлэгч ууж бөөх нь гинко билоба буюу одоо гинко билоба уул цус алдах эрсдлийг нэмэгдүүлдэг. Цус шингэлэг юм аспирин дээр уугаад тэгээд цус шингэлэг хэмнүүдээ ууж байгаа явцдаа гинко билобыг давхар уух юм бол цус алдах эрсдлийг нэмэгдүүлдэг юм байна. За тэгсэн чинь дараачих нь болохоор антибиотикийг кальцтай хамт хэрэглэвэл үр нөлөө нь буурч идэг. Антибиотик эмчлэгийг хичнээн хэрэглэж агаад хамт кальц хэрэглэх юм бол антибиотикийг дангуулах үйлчлэлийг үзүүлж идэг юм байна. Тэгэхээр энийг бас анхаарал аягүй зөвхөстэй хэрэглэх баг. Би бас сонсч ирсэн. Антибиотик ууж байгаа нөхцөлд магнийг 12 цагийн зайтай жоохон хол уухгүй бол бас магний антибиотикийн хэрэглээг багасгадаг гинэ, дангуулдаг гинэ. За тэгээд эм нэмэлт эмээ уугаад эмдээ нэмэх нь нэмэлт бүтээгдэхүүн хэрэглээд ивэл яадаг вэ гэсэн чинь 2 дахин үр дүн биш харин 2 дахин эрсдэл үүсэх тохиолдол бас байдаг гэж. Тэгэхээр яг эмээ ууж агаад хажууд нь витаминуудаа уугаад эхлэв. Тэгсэн чинь 2 дахин одоо эмийн үйлчлэгийг витамин сайжруулж ингэж ойлголттой байгаа гэдэг. Тэгэнгүүт тэр сайжруулах биш бас бүр эсэргээрээ ингэж бууруулах үйлийг бас үзүүлж идэм байх шүү. Тийм болохоор эндээ бас маш сайн анхаарал өөрсөндөө оруулж байгаа хувь нэмэр өөрсөндөө оруулж байгаа одоо өөрийгөө хайрлаж байгаа хайраа одоо маш зөвөр яг эмчийн жороор эм витаминууд авч хэрэглүүл маш сайн шүү гэж уриалмаар байна. За дараачих нь болох юм бол хугацаа хэтэрсэн эм хорс бодис. Эмийн хугацаа дуусахад идэвхтэй бодис нь задарч зарим тохиолдолд хор болж задардаг. Нарны гэрэлд халуун хадгалсан эмийн бүтцэд өөрчлөлт орж таны биед ашигтай бус хор хөнөөл болж болно гэж. За энэ хугацаанд дээр бас маш сайн анхаарал санагддаг. Манайх ч их хвчлэн дотооддоо үрдүртэй биш гаднаасаа их хвчлэн авдаг. Тэгээд гаднаас авж байгаа эмийн бүтээгдэхүүний хугацаанд дээр маш сайн анхаарахгүй бол ерөнхийдөө хугацаа дууссан бүтээгдэхүүнийг цааш борлуулах тийм зүйлүүд маш их анзаарч байгаа харагдсан. Тийм болохоор энэ дээр манайхан өөрсдөө худалдаа авалт хийхдээ ч гэсэн ч хугацаа нь хэрвээ гэдэг нь маш шалгаж үзэж байгаа тавбал бас зүгээр. Бас нэмэлтээр бас нөгөө санамж болгоод хэлэхэд хитрхи нөгөө хямд ингээд одоо зах зээлийн үнээсээ бүр амар хямд тавигдсан одоо энэ бүтээгдэхүүн байх юм бол тэр ер нь бол хугацаанд дуусчих гэж ойлгож болно. Тэрийг бас сайн ядлж үзэх хэрэгтэй шүү гэж сануулмаар байна. За тэгээд санамж хэсгээр нь болох юм бол эмийн шүүгийгээ одоо сар бүр шалгаад дууссан гимтсэн үл таних эмийг шууд хайж байгаарэ гэж бас зөвлөж гин сануулж гин. Энэ яадаг вэ гэхээр бид нар нөгөө эмийн цагаас эм аваад одоо
хизээ хэрэгжилсэн мэдэхгүй баахан юм юмнуудыг тэднийгээ ер нь ялгаж цэгцлээд хаяхын хаяад одоо ер нь тэгээд одоо дахиж хэрэглэхээр юм байвал мэдээж хугацаагийн сайн харж байгаа авч үлдээд тэгээд үнэхээр хугацаанд дууссан. Тэгээд та хараад явуун дуужсэн санахгүй байвал шууд хаяхыг зөвлөж чинь. Тэгээд дээрсэн хаяхтаа бас шууд хогийн сав руу бас битгий хаяарай. Хогийн сав руу хаяад энэ байгаль орчинд бас сүргээр нөлөөлвөл ерөнхийдөө байгаль орчинд ерөөсөө ургалд ороод эмийн бүтээгдэхүүн чинь ургалд ороод буцаад биднэрт нөгөө үндэсний усаар ирэх тийм аюулууд бас маш их байдаг. Тийм болохоор өөрт ойрхон байрлах эмийн сандаа болон хугацаа дууссан эмийн ингээд сар болгон тушаадаг ч юм уу тийм рефлекстэй бол маш зөв санагдсан. Манай байгууллагаас одоо 2026 онд яг хугацаа дууссан эмийн хайрцаг гэж гаргаж байгаа. Тэгээд тэр хайрцаг яадаг вэ гэхээр нарт иргэдийн гэртээ байгаа эмийн хайр одоо хугацаа дууссан эмийг эмийн санд авчиж өгөөд ер нь тэр эмийн сан тэрийг нөгөө нэг цаашаа элемент гэхэд манайд угсдах ганцхан цэг байгаа шүү дээ. Тэр цэг элемент гэх ганц нөгөө угсдах цэг байдаг байхгүй юу? За мэдэхгүй ч хүн байж болно. Тэгээд тийшээ тушаах тийм үйл ажиллагаануудыг юу альбиасаар явуулахаар төлөвлөөд явж байгаа. Энийг бас миний би өөрөө гар бие оролцож байгаа. Тэгээд маш гоё ажлыг хийж гүйцэтгэнэ гэсэн төлөвлөгөөтэй яваад байгаа. Та бүхэн ч гэсэн дэмжиж хугацаа дууссан эмнүүдээ ялгаад өөрт ойрхон байрлах салбаруудаа тарааж ивэл өгч тушаач ивэл бас байгаль орчиндөө эргээд бидний амьдрал ч гэсэн сайнаар нөлөөлнө шүү гэж уриалмаар байна. За тэгээд ийдэх нь болох юм бол ухаалаг хэрэглэгчийн 5 алхам гэж байгаа байхгүй. За нэгдүгээрт эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэл. Энэ бол байнга хэлмээр үг. За хоёрдугаарт найрлах тун зааврыг уншиж ойлго. Одоо энэ хайрцагтар ер нь ихэнхдээ Монгол заавартай болсон бүх юмуд. Тийм болохоор тэр зааврыг маш сайн уншаад тэр эмзүүч чинь ч гэсэн эмчин ч гэсэн буруу байсан байж болно шүү дээ. Тийм болохоор бас давхар шалгаад ингэ явж ивэл бас зүгээр байх. За 3-р талх юм бол олон эм нэмэлтийг зэрэг хэрэглэхээс зайлсхий. Хэрвээ та антибиотик хэмжлэг хэрэгж байгаа бол нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхээс бас жоохон зайлсхий. Эмчтэйгээ зөвлөлд бие эм хэрэглэж болох уу гэж асууж болно. Ерөнхийдөө өөртөө баг зэрэг өөрийнхөө эмийн хэрэглээнд баг зэрэг хяналт тавиад явж ивэл зөв зохистой байхаа. За 4-р талх юм бол биеийнхээ хариу үйлдэлийг сонсож сэжигтэй шинжилэрвэл шууд зогсоо. Эмийн сэжигтэй шинжилгээ нь шууд гажнал байхгүй юу? Ерөнхийдөө ямар нэг юм уугаад эхэлж байхад шууд тань дотор муу харах юм уу бүүлж эсвэл харшлын ургал илэрч ч юм уу тиймгүй юм гараад чамд эвгүй мэдрэмж хүрэх юм бол эмийн шууд зогсоогоод эмийн сан болгонд нэг эмийн гаж нөлөөний хайрцаг гэж байдаг. Тэгээд тэр гаж нөлөөний хайрцагт ерөнхийдөө бүртгэлүүдээ үүсгээд тийм юмнээс би харшилсан. Тэдээс тэдийг уухад ингэсэн тийм юмнуудыг бичээд цаашаа бид нар бас явуулдаг байхгүй. Тэгээд энийг бас мэдээд авчвал манайхан бас нөгөө харшилж байгаа юм бүтээгдэхүүн өөрт нь ингээд сүргээр нөлөөлж байгаа юм бүтээгдэхүүнүүдийг бас мэддэг. Тийм анхан шатны мэдлэгтэй болох юм болов уу гэж бодож байна. За 5-дугаарт нь болох юм бол эмийг сэрүүн хуурай хүүхдээс хол газар хадгал. Эмийг сэрүүн газар хадгал гэдэг нь цонхны тавцан дээр манайхаа эмнүүдэд тавьчих болно шүү дээ. Цонхны тавцан дээр тавьчих мэдээж наар салхи гэх маш их гадны нөлөөллүүд маш их байгаа. Тэндээс болоод юу яадаг? Ийм боголд ордог. Тийм болохоор энийг бас аюул сайн хадгалах хэрэгтэй. За тэгээд бас нэг юм том савта витаминууд гэдэг шүү дээ. Тийм витаминуудыг ч гэсэн гяс авч уусан бол тийм витаминуудаа шууд уугаад гяс таглах хэрэгтэй. Ерөнхийдөө агаартай эсэлтэлд орох юм бол тэр витамин ямар нэг юм эмний одоо бие дүүшлэг үйлчлэлийг бага хэмжээгээр бууруулад хор хүмүүст нэгсээд ингэсч үздэг. Амлгаас энийг бас сайн манайхан бодоод амьдрал дээр хэрэгжүүлээд явбал зөв юм болов уу гэж бодож байна. За эцэст нь хэлэхэд эм бол зэвсэг
Харин тэр зэвсэг таныг хамгаалах уу эсвэл гэмтэх үү гэдэг нь таны мэдлэг хариуцлагаас шалтгаална гэж. За мэдээж энэ бол зэвсэг. Та өөрийгөө эмчилмээр байна уу? Эмчилгээр байгаа бол эмчийн загвараар цаг тухайд нь яг тунгийн тааруулаад байна. Өөрийгөө мэдээж хордуулахаар байвал мэдээж хүн мэдээж өөрийгөө хордуулна гэж юм уггүй шүү дээ. Өөрийгөө эмчилж ингээд таамгаар юм авч угаад идэг. Тэр нь та өөрийгөө ингээд нууцаар хордуулж гэсэн үг шүү гэдгийг маш сайн ойлгож хүлээж авах хэрэгтэй юм болов уу. Тэгээд багч болоо та бүхэнд мэдлэг болж магадгүй гээд уншижсэн номныхоо хэсгийг орууллаа. Мэдээж хизээж ороодохгүй мөрөд бид үтг шидэг түлхүүр гэдэг номны шилдэг ном гэж сувг байгаа. Тэр шилдэг ном сувгаар авах юм бол та нар ингээд маш их мэдээлэл авна шүү. Би болохоор шилдэг номыг дагаад одоо ингээд 2 жил болж байгаа. Тэгээд шилдэг номноос одоо маш их амьдралын эрч хүчийг авдаг. Тэгээд ер нь YouTube хийн өөрийгөө нээн бусдад өөрийнхөө одоо хүмүүсийн мэдэхгүй байгаа зүйлийг хүмүүст одоо мэдээлэл болгож хүргэн гэсэн зорилготойгоор ер нь 2026 оныг эхлэх төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд та бүхэндээ баярлалаа.